За тэгэхээр сая бас яг ингээд яг амьдрал дээр бол яг тийм 100 мянган нэгжээр торгоогүй. Ер нь бол амьдрал дээр таныг хэлснээр бол 2 саяар иргэн хүнийг торгоод, сэтгүүлч хүмүүсийг торгоод, 20 саяар тэр сайтын торгоод ирсэн юм а гэж шин. Тэгээ ерөөсөө мэдээж одоо юу гэдгийг яг энэ гүтгэх гэдэг асуудлаар, бусдын нэр хүнд талдах тухай асуудлаар бол яг тийм одоо ингээд ихэнхдээ бол торгох одоо юу гэдгийг өөр одоо заавал хорихгүйгээр ял өгдөг юм байл л та. Гэхдээ сүүлдээ одоо энэ бусдын нэр хүнд талдах гэдэг тэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг биелүүлэг өгдөгөр зөрчлийн хуулиар ингээд 20 саяар 2 саяар торгоод байхтаар нөгөө одоо сэтгүүлч нар чинь ерөөсөө юм хэлэх ярихаа ерөөсөө болоод энэ яг эдийн засгийн аргаар нь л одоо энэ асуудлыг ингээд шийдээ явуулахдаа тэр гэр бүлээсээ олсон мөнгнөөсөө арай гэж одоо торгуулаад төлөө явна гэдэг чинь сэтгүүлч хүнд маш хэцүү байсан байхгүй. Тийм учраас одоо энэ уулаасаа ингээд харж яхад жишээ нь одоо юу гэдгийг Алтан уяг даргаыг нэг нөхөр гүтгсэн. Тэгээ Алтан уяг дарга өргөдлө өгсөн. Тэнгүүд тэр нөхөр 1.1 жил 8 сар юугаар явсан байхгүй да. Хууль хяналтын байгууллагаар явсан. Тэгвэл энэгээр бол би бол ял авахгүй маань уулаас ял аваагүй. Ямар шийтгэл аваагүй, хэрэгсэхгүй болсон. Тэгвэл тэр нөхөр өштэй яасан бэ гэхээр ер нь бол энэгээр ингээд сэтгүүлч нарыг шоглоо суугаад иж болох юм байна гэдэг. Хуулийн хяналтын байгууллагаар явуулаад шоглоол ингээд байгаад байж болох юм байна гэдгийг тухайн үед мэдчих авсан байхгүй. Тийм учраас яг энэ асуудлаар ингээд ер нь бол одоо энэ хүмүүсийг эдийн засгийн аргаар нь тэр одоо гэр бүлдээ зарцуулах мөнгнөөс нь торгох замаар одоо ингэж одоо асуудалд хандах нь илүү одоо хор хохиролтой байна гэдгийг л энэ өнөөдрийн Монгол Ардын намынхан бүгдээр мэдж авсан юм байгаа юм л да. Тэгээ энэ л одоо өнөөдөр хүртэл ингэж яваад байгаа.